орон нутгийн иргэдийн хурал тэр дотор аймаг сумдын иргэдийн хурлын байгуулагдсны одоо 30 жилийн ой болж байгаа юм байна. За орон нутагт олон улсын хэмжээнд төрийн захиргаа улс төрийн ажил хийж исэн ахмад хүний хувьд энэ 30 жилийн ойн баярын мэндийг үе үеийн орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчд болон тэр цаг үед удирж байсан удирдлагууд нь чин сэтгэлийн талархал хүргэж мэдчилгээ дэвшүүлье. 1992 оны 10 сард байх тэр үед үндсэн хуулийн хүрээнд орон нутгийн засаглалгааны нэр томьёо нэгжийн хуваарлтанд өөрчлөлт ороод хуучин аймаг орон нутгийн депутатууд гэдэг юм байсан бол тэр шинэ үгээр орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчд гэдгийг сонгуул явагдаад тэгээд тэр төлөөлөгчд маань бүгдж анхны сурлаа хийж аймгийн засаг даргаар Нямбуу гэдэг хүн аймгийн иргэдийн хурлын даргаар тэр үеийн Монгол Ардын намын аймгийн дарга байсан Дамбын Сонинбаяр гэдэг хүнийг сонгож ингэж одоо энэ иргэдийн хурал гэдэг юм үйл ажиллагааны эхэлж ирсэн. Тэр үед би Сэлэнг аймгийн засаг даргын тамгын газрын даргаар тамжигд сонгогдож анхны тэр хурлын дарга болон засаг дарга нартай хамтарч ажиллаж байсан ийм одоо эхлэл түүх бол байгаа. Тэрний дараагаар 2000 оноос миний бие аймгийн засаг дарга гэдэг албанд томилогдож тэр үед маань одоо орон тооны бус байдлаар байсан иргэдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, өшөө бас нэг аппаратын ажилтнтай болж нэлээд бэхж суурин тавь гэдэж эхэлж байсан. Тэр үед манай аймгийн иргэдийн хурлын даргаар буян тогтох гэж мундаг одоо тийм төрийн захиргааны ажилтан, жинхэнэ төрийн хар хүн манай одоо аймгийн хурлын дарга хийж би засаг дарга нь болж ингэж ажиллаж байлаа. Тэр үед яг зүгээр одооныхтай адил асар их хэмжээний мөнгө төгрөг эргэлдүүлж асуудал шийдэж бүтээн байгуулалт хийгээгүй ч гэсэн байгаа хэмжээнд улсын төсвийг загсан зарцуулах, орон нутагт хуваарлах, сумдад сум хөгжүүлэх санд хойрлох, сумдад бүтээн байгуулалт хийх, сургууль цэцэрлэг, эмнэлгийн нийгмийн салбаруудын барилга байгууламжийг тогтчуулах, засварлах, шинжлэх ийм ажлуудыг аймгийн маань иргэдийн хурал зохион байгуулж, удирдах, чиглэлийг гаргаж тэрний одоо засаг дарга гүйцэтгэгчийн хувьд хариуцаж ингэж одоо ажиллаж байсан ийм түүхтэй. Ер нь бол орон нутгийн энэ өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн хурлыг их сайн бэхжүүлж, эрх зүйг зөв зохицуулж ажиллавал энэ жинхэнэ одоо ардчлалын бас нэг тулгын чулуунуудын нэг юм шүү гэдгийг одоо онцлог хэлмээр санагдж байна. Гэтэл одоо бас жижиг янз бүрийн өөрчлөлтүүд хийгээд хүчийг нь судруулах, орон нутгийн иргэдийн төлөөлөл болж байгаа тэр хүмүүсийн нөлөө хүч чадлыг улам өргөжүүлэх шаардлагатай гэж ингэж л одоо хэлье да.